Бид бүхэн мэдэхгүй болохоос биш ягаад ч юм хизээж үзэж байгаагүй. Магадгүй олон түмэнд үзүүлж болохгүй. Бүр юм кино байдгийг ч мэдгээргүй. Хэд хэдэн этгээд Монгол кинонууд байдаг. Тэгэл бид энэ удаагийн бичлэгээр өнөө цагт телевиз байтугай интернетээс олж үзэх боломжгүй. Тэдгээр нууцлаг Монгол кинонуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. За бүгдээрээ бичлэгээ эхлүүлэхээс өмнө нэг зүйлийг хамтдаа үзцгээе. Рокт вэ шүү. За энэ залуу чи юу вэ? Тийм нөгөө стрим хийгээддэг нөгөө анар гэж залуу байна. Яах намаас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Наваад байгаа юм. Яг нэг тийм Ахмад Америк шиг. За нэг үзүүлэх зүйл байна гэсэн чинь өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zenobia бэлэн боллоо. Нэг гурван байна. Хүн дутчаа болдгүй. Ганц таашгүй. гэтээ утасны үзэн амар гоё завгарлаг гоё өнгө үзэмжтэй дизайнлаг утас байна. Zenobia гэдэг утас гарсан юм байна. Ийгдээ утасны үед амар гоё дизайнлаг юм аа. За тэгээ гейминг процессортой тоглоом тоглох зориултаа болохоос мэдээж гацхгүй бах үзүүл цайтай давгүй утас байна. За Zenobia гэд хайгаад үзье. Вау. За 5G процессортой. За тэгээд 18 ГБ-ийн RAM-тай 256 ГБ-ийн ROM-тай. Ер нь бол тоглоом тоглох зориултаа л утас юм байна. За тэгээд 5G процессортой гэхээр мэдээж хурдан. За нэг ийм утас гарсан байгаа юм байна. Удахгүй авна. За тэгээ бүгдээрээ хамтдаа бичлэгэндээ орцгоё. Тэгэхээр хамгийн ихний хориотой кино бол Жиндонгуй. Хаяхан хөдөөхээр даваагүй вэн дээр агаар салхинд гарч байх үед зарим нэг хүмүүс тоглоом наргаа болгох зорилгоор Жиндонгуй хэмээн нэгнийгээ түлхэх гэж шоглож байхыг та бүхэн олж харсан л байх. Тэгвэл үнэндээ тэдний яриад байгаа Жиндонгуй гэх үг нь 1980-ад онд бүтээгдсэн Жиндонгуй киноноос үүсэлтэй гин. Сүүлийн үед ягаад ч юм телевиз зурагтаар огт гаралгүй мартагдж байгаа кинонуудын нэг бол яах аргагүй Жиндонгуй бүтээл. Энэхүү кинон үйл явдлын хувьд төрлийн сэтгцийн өвчтөй хүүтэйгээ хамт амьдардаг хараагүй бүсгүйн талаар өгүүлдэг. Хамгийн аимшигтай нь хүү сэтгцийн өвчтөй бөгөөд юм болгоныг уулын руу өнхрүүлэн тоглох дуртай. Гэвч эцэс үлдээ тэр хүү муу санаатай бөөгийн үгэнд ороод хараагүй ээжигээ уулын руу өнхрүүлэн унгаадаг. Эвгүй сонсогдож байгаа биз? Энэ утгаараа Жиндонгуй бүтээл туйлын бараан кино. Барагтаал хүн чулууны нулимс хэмээх бүтээлээс ч илүү эвгүй сэтгэл үлдээдэг кино байв. Жиндонгуй хэмээх нэр нь бөхтөрч унах, тонгорцоглоо унах, бөмбөрөх гэсэн утгатай. Цаашлаад Жиндонгуй гэх нэртэй бүх юм их хүртэл байдаг. Тус бүтээлийг кино төрөл жанрт хамааруулах юм бол мелодрам, арт хаус бүтээл гэвэл зохилтой. Сүүлийн үед тус бүтээл дэлгэцээр гараагүй шалтгааныг олон хүмүүс бодохдоо эндөө эвгүй сэтгэл үлдээдэг хар бараан кино хэмээн үздэг. Жиндонгуй бүтээлийг зохиолч Намсрай зохиожээ. Тэрээр болортол зөргөө томоожж байна. Буцаж ирэхгүй. Цолмын эрдэнэ жүжиг, уул усны үр сад, буйны нүгэл, Жиндонгуй, хайрын домог зэрэг кино зохиолуудыг бичиж байв. Тэр дундаас нүгэл буюу Жиндонгуй бүтээлүүд хамгийн ихээр алдартай болжээ. Сэннос Жиндонгуй бүтээлийн ерөнхий найруулагчаар нь Ядуугийн зовлон киногоор олон танигдсан Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч инхтүр ажилласан гин. Ингээд харахад Ядуугийн зовлон найруулсан ахын бүтээл гээд бодохоор хичнээн эвгүй бараан бүтээл гэдэг нь ойлгомжтой биз. Гэснээс Жиндонгуй бүтээлийн дунд занаалныг өрөвдмөр. Хүүгийнхээ төлөө бүхнөө зориулахад бэлэн их хүний тухай дуу байдаг. Дууг сонсоод үзэхэд занаалныг сүнслэг, үнэхээр сайхан дуу байдаг шүү. Дараагийн анхаарал татмаар нууцлаг бүтээл бол нэрнээсээ олж хориглогдсон Тэнгүүдийн орон кино. Магадгүй 80-90 оны залуус энэ киноны талаар хайлтхан сонсч байсан байх. Зарим нэг нь мартсан ч байж болох юм. Энэхүү киног эргэн сануул. Тэнгүүдийн орон киноны зураглагчаар зохиолч Цэндэ Аюушинхүү цогт ажиллаж, түүний ах нь ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тэнгүүдийн орон кино
тухайн үед бүтээгдсэн даруйдаа хүмүүсээс баггүй шүүмжлэлийг хүлээсэн гэдэг. Тэрч бүгэл цөөнгүй хүмүүс уран бүтээлчд рүү уцтаж яахаараа эх орноо тэнгээр нь дууддаг юм бэ хэмээн уурлаж байсан гин. Бүр цаашлаад маш олон хүмүүс киног нь огт үзээгүй байж Монгол орноо тэнэг гэлээ химээж байж. Тиймхүү олонний шүүмжлэлийг хүлээсэн гол зүйл нь киноны нэрэндээ байсан юм. Зураглагчаар ажилласан цогтын хэлснээр тухайн үед менежмент маркетингийн туршлагагүй улмаас киноны нэрийг Тэнгүүдийн орон хэмээн шуудал зохиолынх нь нэрээр нэрлсэн явдал байсан гин. Нөгөө талаар тухайн үед ядуурл өнөө цаг үеийн шиг их байгаагүй. Хот дотор нь хорт тавдар үүсгэх агаарч байгаагүй. Цаг үе сайхан байсан учраас монголчуудын маань сэтгэлд Тэнгүүдийн орон гихнэр чихэнд нь дасал болж өгөөгүй л байх. Үнэн дээр зохиолч найруулагчдын хэлснээр бол Тэнгүүдийн орон зохиол нь Монгол хүн ямар их ухаантай вэ гэсэн санаатай гин шүү. Илүү дэлгэрэнгүй ярил зохиолыг Тэнгүүдийн орон хэмээн нэрлсэн шалтгаан нь дэлхийд дахинд Дауны синдром хэмээх аюултай өвчин байдаг. Гэтэл арьсангуйр гадуурхагч барууны орныхон энэ өвчнийг нэгэн үе Монголын эсэн буюу монголжих өвчин гэдэг байв. Тэгвэл тус бүтээлийн хувьд барууныхан биднийг тэнгүүд хэмээн үзэж байна. Энэ бол буруу ойлголт шүү гэдгийг харуулахыг зорьсон агуулгатай байж. Тэнгүүдийн орон кино амжилтад хүрээгүй боловч тус киног үзсэн мэрэгжлийн хүмүүс тус киног сайн киноч гэж хэлээгүй, муу киноч гэж хэлдэггүй. Мэдээж уран бүтээлчдийн хувьд нас залуу туршлага бага байсан учраас алдсан юм зөндөө л байгаа. Уран бүтээлчид киногоо бүтээхийн тулд банкнаас зээл аваад дараа нь өрөө төлж дийлэхэргүй болж хэцүүхэн байдалд хүртэл орсон гэдэг. Гэхдээ тэр кино ашиг олох гэж хийгээгүй. Аавынхаа сүүлийн хүсэл болох уран бүтээлийг нь өргөлжлүүлэхээр ийхүү зүтгэсэн тэр байв. Тэнгүүдийн орон кинонд жүжигчин Амби, Зундуун Галсандорч гэх мэт мундаг жүжигчид тоглосон. Эцэстээ тус бүтээл телевизийн сувгуудаар гараад байдаггүй шалтгаан нь нэрнээсээ болсон ч байж мэдэх юм. Сонноос нэмж дуртад дээрх бүтээлүүдийн адилаар нэрнээсээ ахуулаад олонний анхаарлыг татдаг кинонууд бол 1995 онд бүтээгдсэн Хойд эцэг хамгийн муу цагдаа хэмээх бүтээлүүд байсан юм. Гэхдээ эдгээр бүтээлүүдийн утга агуулга чухам юуны тухай гардаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай. За бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.